Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 25 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Манай аймагт нийт батлагдсан коронавируст халдварын 11363 тохиолдол батлагдлаа. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвартай 550 иргэн гэрийн эмчилгээнд болон эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг авч үзвэл 25 иргэн хөнгөн, 164 иргэн хүндэвтэр, 19 иргэн хүнд, нэн хүнд, 4 иргэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвартай 179 иргэн бүрэн эдгээрч дараагийн шатны хяналтанд шилжлээ. Орхон аймгийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дархлаажуулалтын 1-р тунд 5 иргэн, 2-р тунд 6 иргэн, 3-р тунд 140 иргэн хамрагджээ. Аймгийн хэмжээнд нийт хүн амын 25% нь дархлаажуулалтын нэмэлт 3-р тунд хамрагдсан байна. Дэлхийн улс орнуудын дунд хурдтай тархаж байгаа коронавируст халдварын шинэ омикрон хувилбарт хийгдсэн судалгааны үр дүнгээр коронавируст халдвараар эдгэрсэн хүмүүс дахин омикрон хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна. Иргэд омикрон халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зөөх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах, өрөө тасалгаанд агааржуулалт хийх, хүний бөөгнөрлөөс зайлсхийх, вакциндаа идэвхтэй хамрагдах зэрэг алхмуудыг хийх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.